want to be enough for you. Yeah. Pains is too much, I'm being rude. Yeah. Think about it, cause I'm dying, baby. If you want it, you just have to take it. If you feel something, but you gotta tell me. Yeah. За сайн байцгаана уу? Энэ short видеон дээр тохирсон дэлгэрэнгүй тайлбар буюу өөрийнхөө ухаарч ойлгосон, анзаарсан ойлголтоо бас нэмэлтээр тайлбарлая гэж бодлоо. За энэ юу вэ гэхээр итгэлийн хүч гэж байгаа. Тэгээд хүн гэдэг амьтан маань өөрөө оюухан, сэтгэн бодох чадвар, ухамсартай. Тэгээд төсөөлж чадсан, итгэж чадсан бүх зүйлээ биелүүлэх тийм бүтээгчийн энергитэй гэж хэлж болох юм. Тэгэхээр энэ итгэл гэдэг зүйл маань өөрөө итгэл гэдэг үгээр дамжуулж хүч хоримтлагдж байдаг. Тэгээд та энэ хүчээ юунд зарцуулж ийн гэдгээс шалтгаалаад тэр хүч хоримтлагдсан зүйлээ биежүүлж байдаг. За жишээлбэл та өөрийгөө хэн гэж итгэдэг үү те? Би азтай хүн гэж итгэдэг үү? Би азгүй хүн. Би аз жаргалтай амьдрна гэж итгэдэг үү? Би зовх хөв тавилантай хүн гэж итгэдэг. Би яг зовж байна, шаналж байна, хэцүү байна гэдэгтээ итгэж байна уу? Та энэ мэдрэмж нь удахгүй арилаад сайхан болно гэдэгт итгэж байна уу? Та хэн нэгнийг муу хүн гэж итгэж байна уу? Хэн нэгнийг сайн хүн гэж итгэж байна уу? Энэ зүйл хэрэгтэй гэж итгэж байна уу? Хэрэггүй гэж итгэж байна уу? Энэ бүх мэдрэмжүүд, энэ бүх итгэл үнэмшлүүд таны амьдралыг биежүүлж өгч байдаг учраас энэ бичлэгээрээ дамжуулж та өөрийнхөө бодлыг нэг ажиглаад үзээрэй. Та юунд итгэж байна? Таны итгэл үнэмшил хаана байна? Тэрийг нэг анзаараасай, олж хараасай. Тэгээ багч гисэн өөрчлөх гэж эерэг болох гэж оролдоосоо гэж хүсэж байна. Одоо жишээлбэл би энийг яаж ойлгосон бэ гэхэд би өөрийгөө зүгээр л энэ хэцүү амьдралаараа дуусна гэж итгэж байсан. Харин одоо бол би илүү агуу зүйлийг бүтээн. Би олон хүнд энэ итгэлийн хүчээр өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчилж аз жаргалтай байх боломжийг түгээн гэдэг итгэлийг өөртөө бий болгосон учраас би энэ зүйлийг хийгээ явж байгаа. Тэгэхээр та одоо жишээлбэл хэн нэг те энэ хүн муу хүн гэж итгэцэн. Би хүүхдийгаа дандаа өмөлдөг, уйлдаг хүүхд гэж итгэцэн байх жишээний те. Тэгэхгүй миний хүүхэд те уйлаад байгаа шалтгаан тоглохыг л хүсэж байгаа. Уйлаад байгаа шалтгаан нь идэхийг л хүсэж байгаа. Уйлаад байгаа шалтгаан нь бүх зүйл өөрийнх нь хүснээр болохгүй болохоор бухимдсандаа уйлаад байгаа гэж эргээр хараад энэ хүүхэд маань дотоод ертөнцийн дэндүү сайхан гоо үзэсгэлэнтэй гайхалтай тийм агуу зүйл байгаа гэдэгт би итгэж байна. Харин энэ удаал хүснээ авах гэж уйлж байгаа юм байна. Энэ удаал өөрийнх нь хүслээр болоогүй дээ. Тавгүй байгаадаа би нүгдэж байгаадаа уйлж байгаа юм байна. Хүүхдийг өөмөлээд байна гэж бодлохгүйгээр шинэ зүйлийг олж мэдчихэд түүнийг авахын төлөө ямар их хичээл зүтгэл гаргаж байгааг харах нь өөрөө ингээд харах үнцгийг өөрчилж чадаж байгаа. Тэгээд хүүхдээ өөрөөр хараад эхэлсэн чинь миний хүүхэд өөмөлдөг, уйлдаг хүүхэд биш болохыг анзаараад эхлэнгууд хүүхэд маань тэр дороо өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэхээр та итгэлээ сольжлаа. За миний хүүхэд сайн хүн гэд итгэлээ сольжлаа гэж бодож байгаа боловч мэдрэмжийн хувьд дахиад айцтай. Ахаал уйлах болов, ахаал намайг зовоох болов, ахаал нөгөө өмүүлээл ингээд ах болов гэдэг дотроос тэр санаа зовнилсан мэдрэмж бас гарч ирдэг. Тэгэхээр тэр санаа зовнилсан мэдрэмжээрээ ахаал өөрийнхөө ирээдүг бүтээгээд санаа зовнил, айц, түгшүүр гэдэг мэдрэмжийг өөртөө авчирч чаж байгаа юм л та. Тэгэхээр энэ бол маш том сэдв. Тэгээд та нар авах гэхий ухаанаар хандаад миний энэ сэдлийг жишээ болгоод өөрийнхөө амьдралтаа нэг ажиглалт хийгээсэй гэж хүсэж байгаа учраас энэ мессежийг хүргэхийг хүслээ. За ингээд амжилт хүсье. Амьдралд чинь хамгийн сайхан зүйлүүд бий болж зовлон мэргэшээлийг
түргэн хугацаанд ухаарч ойлгоод давж гарах тэр эр зоргийг бий болгоосаа гэж хүсэж байна. Мэдээж итгэлийн хүчээр өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгоно гэд амархан болгох боловч зовлон бэрхшээл асуудлууд бол арилахгүй. Гэхдээ өмнө нь байдаг шигээ тэр асуудал дээр хэтэрхий удаан байхгүйгээр энэ чи ийм учиртай юм. Энэ асуудал энэ итгэлийн хүчээр ингэж бий болсон байна гэдгээ ойлгочих юм бол тухайн асуудлаасаа гараад өөрийнхөө туулал буюу ухаарлын орон зайгаа ингээд ахиулаад явах боломжтой байдаг шүү гэж хэлмээр байна. За баяртай.